За яг вэ залуу хүн юм хийлээгээл баярлал бидэнд одоо хэлж байгаад нь одоо гутааж доромжлоод байгаа юм шиг болчих вэ дээ. Одоо тэгэл зөвхөн менежментийн хөв буулгана гэдэг бол одоо маш том хууртагдж байна гэсэн үг. Энэ хизээч байхсгүй зүйл. Хоёрдугаарт энэ менежментийн хөв гэдэг чинь үйл ажиллагааны зардлаас авдаг зүйл. Эхлээд 6% байсан, дараа нь 3% болсон. Одоо үйл ажиллагааны зардал нь дэвтэтэргүй байхгүй, одоо дандаа орлого ордог үе. Энэ одоо газар доорх байгууламж ил уурхай болон далд уурхайг яг ажиллаж явах эд одоо олон тэрбум, одоо ч 20 тэрбум доллар арчлаа шүү дээ. Энэ их мөнгөн дээр 6-аас 3% нь монголчуудаас луурлаж менежментийн төлөвлөж авчихсан. Тэр үедээ яриаггүй ээжэж үйлдвэрөө бариад хамаг одоо уурхайгаа ухаад үйлдвэрээ тэр нөгөө доотлын тэр далд уурхайнуудаа барьцсны дараа менежментийн төлбөр гэдэг юм ерөөсөө ямар шаардлагагүй болсон үед энийг ярина гэдэг бол би хүндэлж байна. Юмаа мэдхгүй хүн ингэж л ярих бах. Тэгээд одоо би шүүмжлэх өнгөөр ярьсангүй. Энэний оронд бид хизээж зээл авах ёсгүй. Газар дор байгаа энэ их баялгаа бид үнэлэх ёстой. Энийг ямар ч үнцэнгүй юм шиг батцсан. Бид зээлийн хүүгүүгээр бидний тэр авсан баялагийг хэдэн хувиар гэж тооцож байгаа юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Энэ рүү л бид энэ 20 жил ярьж байгаа зүйл шүү дээ. Энийг л ярих хэрэгтэй. Тэгэхээр одоо их том асуудлыг их богинохон хариуллаа шүү.